За орчуулганд бол одоо үнэн зөвийн цорын хац зарчим байдаг бол орчуулгын одоо хэв маяг гэх юм бол бас нэлээд олон янз байдаг. Тухайлбал одоо албаны орчуулга гэж байдаг, өдөр тутмын ярианы хэв шинжтэй орчуулга гэж байдаг, за утга зохиолын орчуулга гэж байдаг, яруу найргийн орчуулга гэж байдаг. За тэгэл дүүцэлэн орчуулах загвар гэх мэтээр их олон зүйл байдаг л да. Энэ дондоос хамгийн чухал нь бол одоо албаны орчуулгыг яаж хийх вэ? Өдөр тутмын ярианы хэв шинжтэй орчуулгыг яаж хийх вэ гэдэг ийм асуудал гарч ирдэг. За албаны орчуулга гэх юм бол одоо өөрийнхөө тархин та нар маргаашийн 20 цагийн одоо зурагтын мэдээ орчуулж гинэ гэж бодож одоо тогтцсон үг хэллэгээс бусад үг хэллэгийг ягштад баримтлаад дээр нь бол одоо үндэсний онцлог үгсээс бусад бүх үгийг заавал орчуулах хэрэгтэй. За одоо тэрэн дээр одоо автобусыг ч орчуулна, киног ч орчуулна гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тэр автобусыг нийтийн унаа гэж одоо киног ч дэлгэцэн уран сайхны бүтээлч гэдэг юм уу заавал орчуулах шаардлагатай байдаг. Харин хар яриа гэж яддаг тийм үү, бид нар ярианд бол айхтар тэгж баримтлаад ах хэцүү л дээ. Одоо нийтийн унааны хэрэгслэлээр яваад бүгдээрээ дэлгэцэн уран сайхны бүтээл үзье эдрэг хэрсэн хэцүү шүү дээ. Тийм учраас одоо зүгээр автобусаар яваад кино үзье гэж ярьчих болно. Харин зүгээр албан орчуулган дээр бол заавал орчуулах хэрэгтэй. За тэгээд одоо үндэсний онцлог үгийг яагаад орчуулдаггүй юм бэ гэхээр үндэсний онцлог үг гэдэг одоо жишээ нь пиццач гэдэг юм уу, кофеч гэдэг юм уу, ёохор одоо тийм ээ тэг хорхог гэх мэтийн одоо энэ үндэсний онцлог үгийг орчуулчихаар амт нь алга болчихдог. Шалаар нэг алга болчихдог. Одоо ямар пиццагч бид нар тийм ээ хачиртай гамбаргэлтэй юм шүү дээ. Тийм болохоор орчуулгын хэрэг байхгүй. Тэгээ пицца гэдгээр нь ярихад дэлхийн ямар ч өнцөг болонд бол бидний хэн ч гэсэн ойлгоно. Харин зүгээр кофе гэдгийг бол тангадын алсангүй нэг хэсэг одоо боргол гэж орчуулад бас одоо кофе шопыгаа болохоор борголтой өдргээд орчуулсан. За тэгээд би тэрийг бас дагаж нэг хэсэг бас тэгж ярьж үтсэн. Тэгээ одоо нөгөө хэдүүлээ борголдоо орж боргол ууцгаа гэхэр чи айгүй хэцүү сонорт наалтахгүй. Тийм болохоор энэ үндэсний онцлог үгийг орчуулах юм бол дэмий байдаг юм аа. Бидний кофе гэдээ ярихад бол дэлхийн ямар ч өнцөг болонд биднийг ойлгох шүү дээ. Тийм болохоор ерөөсөө тэднийг орчуулах шаардлага байхгүй. Харин үндэсний онцлог үгийг бол одоо хорхог гэдгээрээ яриад пицца гэдгээрээ ярьчин л да. Одоо ёохор өдргээд. Тэгээ хүн асуухаар тайлбараар хэлж өгдөг. Хорхог гэж чи юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ бол одоо жижиг малын махыг жижиглж жагаад битүү савн дотор халуун чулуун дээр болгодог Монголын үндэсний хоолоо. This is a Mongolian national food which is cooked in a closed pot on hot stones гэдэг юм ингээд тайлбарлаж өгдөг. За ёохор гэж юугаа яриад байгаа юм бэ гэхээр энэ бол бурайдын зан олны галаан тойрж байгаад хийдэг одоо ийм одоо тойрон бүжгээ гэх мэтлэнгээр хэлж өгдөг байна шүү дээ. Тэр албан орчуулганд бол ерөөсөө бүх үгийг орчуулна. Харин одоо маргаашийн 20 цагийн мэдээ орчуулж яах гэж бодож асар өндөр хариуцлага өрөх хэрэгтэй байдаг байна.